Орой минь манайхаа. Тэгэд өнөөдөр Монгол улсад байгаа улс төрийн нөхцөл байдлыг бүгд анзаарч байгаа хэрэг би ч олон удаа ярьжсэн. Яагаад энэ Кремлээс удирддаг гэдэг нэр томьёо орж ирээд байдаг юм бэ? Тэрийг хаанаас эхэлтэй? Яагаад хөрс зэрэгэлдээ улс орнууд руугаа ийм бузар булаан хийгээд байдаг юм бэ гэдэг. Энэ улбаас суурьс нэхлээд яриагээд өнөөдөр тушаахтайгаа хамт сууж тэгээд хойлын яриаг эндээс эхэлж гэж бодохгүй. 1917 оноос энэ октябрийн өвсгөлгээд бид нэрлээд сурцсан энэ үйл явдал бол төрийн эргэлтэл болсон үйл явдал та тийм. Тэгэхээр яг эндээс эхлээд хойлоогоо яриа эхлээд энэ байгууллага нь хэрхэн яаж холбогдоод явдгийг талаас нь яриа эхлэж бодох. Тэгээ. Тэгээ ер нь энэ Оросуудын энэ Москвагийн Кремлийн хөрш орнуудаа явуулдаг энэ одоо төрөмгийн харгас бодлогын тухай ярихын тулд эдний бүр тэр нэг их булга гарлаас нь эхлээд ярих хэрэгтэй юм л да. Эхлээд тэр тухайг товчхон хэлэх хэрэгтэй би бодож байна. Тэгэхээр энэ манайхан ингээ комментэр нь л гэж яриад идэгтэй. Тэгээ энэ яг юу зүг юм бэ? Энэ хаанаас гарсан юу вэ гэдэг талаар нэлээд одоо нэлээд юу гэмтэй үнцтэй те бүр уг гарлаас нь те ихтэй ухаж ярих хэрэгтэй болж байна. Комментэр нэг коммунист интернационал гэсэн. Тэгээ энэ коммунист интернационал гэдэг энэ байгууллага энэ бол ийм олон улс дансан ийм хувьсгалчдын байгууллага байхгүй юу? Тэгээ энэ коммунистуудын олон улсын коммунистуудын байгуулсан ийм байгууллага. Гэхдээ энэ байгууллагыг анх бол коммунист интернационал гэж нэрлэж байгаагүй. Энэ бол зүгээр интернационал гэдэг нэртэй ийм байгууллагыг бүр Марксийн оролцоотой санаачлалтайгаар 1860-аад оны үед байгуулсан байна. Энэ байгууллагыг анхны хурал нь Лондонд 1861 он гэдэг лүү 62 он гэдэг лүү болсон. Тэгээ энэ ямар утгатай байгууллага байсан гэхээр зэрэг угаасаа коммунистууд Марксаар ахлуулсан коммунистууд бол нэг онол гаргаж ирсэн ба. Юу гэхээр зэрэг коммунист хувьсгал бол ерөөсөө ингээд дэлхийд даяар гарах ёстой. Нэг зэрэг бүх орн коммунист хувьсгал хийж ижил коммунист одоо дэглэм шин шударга юм хүн төрөлхтний хөгжлийн шин шат гарах юм аа гэсэн ийм онол Маркс боловсруулсан байхгүй. Тэгээ энийг хэрэгжүүлэхийн тулд бид ингээд бүх дэлхийд даяар зэрэг хувьсгал хийх юм байгууллага бидэрт хувьсгалчдын байгууллага хэрэгтэй. Гэхдээ ингээд орны тэр Германы, Францын, Их Британий, Оросын тийм зөндөө бол тэр Чех мэрхүүд ч хүртэл оролцсон тийм. Бүр Латин Америкаас нь тэр хүртэл хүмүүс ирж оролцож ирсэн ба тийм. Тэгээ ингэж байгуулагдсан байхгүй. Тэгээ энэ байгууллага явж байгаа хагарал гарсан дунд нь ямар хагарал гарсан гэхээр зэрэг өмнө нь бид эдийн тухай нэлээд олон удаа ярьж ирсэн тийм. Социал демократууд коммунистууд хоорондоо муудалцаад за ерөөсөө энэ хүчирхийллийн замаар энэ шударгаас тогтооно гэдэг энэ юм чинь буруу байна гэж социал демократууд бол энийг нэгнээс ингэ салаад гарсан ба. 1890 онд те. 1890 он үед. Тэгмэгц Маркс Заркс ч айл хэзээ байхгүй болсон. Ингэмэгц хэсэг завсарлаж явж хагаад 1900-аад оны үед хэсэг санагдчихэв. Яг хөө тэрийг ном дэвтэр дээрээс тэр хугацааг нь сайн харах хэрэгтэй. Илүү нөгөө Ленин Оросуудын оролцоотойгоор интернационал 2 дугаар интернационал гэж дахиж байгуулад. Тэгээд энэ 2 дугаар интернационалаа бол 1 дугаар интернационалаас ялах гэж эхлээд 2 дугаар интернационал гэж нэрлэдэг байснаа сүүлдээ энийг коммунист интернационал гэж нэрлэдэг болоо. Тэгээ энэ Коминтерн гэдэг ийм нэртэй байгууллага болсон. Тэгээ энэ Коминтерн гэдэг байгууллага 17 оны төрийн эргэлтийн дараа большевикууд, Оросын коммунистууд Оросд засгийн эрхийг булгаж авсны дараагаар бол албан ёсоор Москвад ирж штаб квартира байгуулад ингээ эндээс үйл ажиллагаагаа явуулж гисэн. Явуулж ирсэн үйл ажиллагааных нь ерөөсөө гол юм нь юу гэхээр зэрэг энэ бүх дэлхийд даяар энэ коммунист хувьсгалыг түгээн дэлгэрүүлэх. Өөрөөр хэлбэл коммунизмын энэ одоо халтурыг тараах зорилготой ийм байгууллага байна шүү дээ. 9 шидийн орнуудын Чехийн, Германы, Финляндийн, Унгарын, Болгарын баахан олон коммунист Оросын тийм цугларсан ийм коммунистуудын цугларсан ийм байгууллага Москвад төв штаб квартирын байрладаг.
эндээс ингээ бүх үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Тэгээ энэ байгууллагын одоо хамгийн анхны том одоо олон улсын шин чанартай ийм амжилттай проект төсөл нь бол Монгол дахь 1921 оны үйл явдал. Тэгээ энэ үйл явдлыг тэр зохион байгуулж энэ Коминтерний даалгавраар ирж тэр Улаанбаатарт одоогийн Улаанбаатар тухайн үеийн нийслэл хүрээ даа хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн тэр коммунистуудын тухай бол бид нар дунд сургуулийнхаа түүхийн ном дээрээс үздэг мэдэн шүү дээ. Ийм учиртай. Тийм учраас энэ Коминтерн гэдэг энэ байгууллага бол ийм улс дамнсан хувьсгалыг түгээн дэлгэрүүлэх нь харгислыг түгээн дэлгэрүүлэх энэ бурангуй үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх явуулахын зорилготой байгуулагдсан ийм байгууллага байна. Энэ байгууллагыг 1941 онд, 42 онд Сталины шийдвэрээр аль биесээр татан буулгаад дахиж байгуулаагүй. Сталин яагаад ч юм тийм шийдвэр гаргасныг бол би одоо нарийн учир тэнцэг тайлбарлаж хэлж бол чадахгүй байна. Дараа нь бидний энэ Коминтерн гэдэг байгууллага бол ийм учиртай байгууллага байна шүү дээ. Энэ чинь өөрөө ямар нэгэн тийм төрийн байгууллага биш. Энэ бол ийм олон улсын коммунистуудын ийм байгууллага. Тэгээ энийг албан ёсоор бол түүхчд одоо өнөөдрийн өндөрлөгөөс эргээд ийм Коминтерн түүх судалж үзээд энэ бол террорист байгууллага байна гэдэг албан ёсоор ингээд шийдсэн байгаа. Тийм зарлцсан байгаа тийм. Тэр Лениныг угаасаа улаан террорист гэсэн тэр улаан терроризм тийм зураг нөт шүү дээ тийм. Угаас нийтэд зарлж байгаа санаа. Тэгээд тэр энэний бүхний чинь тэр цаад учир шалтгаан нарийн учир шалтгааныг нь ойлгохын тулд тэр Ленин өөрийнх нь бичсэн тэр Октябрийн хувьсгал өөрсдийнх нь тэр Октябрийн хувьсгал гэж нэрлэдэг байдаг. Тэр төрийн эргэлтээс өмнө бичсэн тэр Ленин бичсэнийг бүтээл байгаа тэр одоо манай улсад бол ихтэй сургууль техникомоос эхлээд ихтэй сургуулийн бүх оюутнуудын үзэж судалж уншиж улсын шалгалтаа өгдөг байсан тэр ном тэр шинжлэх ухааны коммунизмын ол гэдэг хичээл дээр үздэг тэр ном ба Ленин бичсэн төр ба хувьсгал гэдэг нэртэй юм ном. Тэр төр ба хувьсгал гэдэг монгол хэл дээр хамгийн дөрөнд орчуулагдсан номнуудын нэг. Тэр төр ба хувьсгал гэдэг номон дээр Ленин юу бичсэн бэ гэхээр зэрэг аливаа хувьсгал бол ийм зүгээр нэг ингээд хуулах, синхруулах, ятгах тий сургууль Монгол явуулах ийм замаар бол зорилготой хүрч чадахгүй. Пролетарчууд энэ хүн төрөлхтнийг шудраг одоо тийм зөрчилгүй сайхан нийгэмд оруулахын тулд хүч хэрхээлийн замаар явахаас өөр ямар ч арга байхгүй. Зэвсэгт бослоод бүгдээрээ босох ёстой. Гартаа буу шийдмэ бариад ингээд энэ дарлагч ангийн эсрэг босох ёстой. Тэгээд дарлагч анги гэж нэрлэдэг байгуул бүгдийг устгах хэрэгтэй. Ангийнхын хувьд устгах хэрэгтэй. Тэгээд ангийнх нь хувьд тэр дарлагч ангийг устгах үйл ажиллагааны одоо оюун санааных нь хөрс сүрийг бэлдэх үйл ажиллагааг бол явуулдаг байсан газар нь бол Коминтерн гэдэг байгууллага. За тэгээд энэ Коминтерн гэдэг байгууллагаас гадна одоо тэр өөр нэг юм тохоо одоо энэ ФСБ гэдэг нэртэй болсон байгаа. Зөвлөлтийн үед бол КГБ гэдэг нэртэй байсан. Тэгээд өмнө нь Лениныг амьд байх үед бол ЧК гэдэг нэртэй байсан. Хожим нь Сталины үед НКВД гэдэг нэртэй байсан. Энэ байгууллага яг ямар учиртай байгууллага юу юм бэ гэдгийг бас тайлбарлаж ярих хэрэгтэй юм шиг. Тэгээ энэ хамгийн гол чухал юм чинь. Тэгээ одоо өнөөдөр Монголд болж байгаа үйл явдлуудын энэ улс төрийн энэ эвгүй хэцүүэгцэгтэй үйл явдлуудын цааталт нь зохион байгуулагч нь бол гарцаа байхгүй Кремл ФСБ-гийн гар хөл яваад байна гэдэг нь бол харагдаад ойлгогдоод байгаа, анзаарагдаад байгаа байхгүй. Тийм учраас энийг бид нар аюулсаа гарал үүслээс нь эхлээд та мэдж байгаа. Ленин тэр турбо хувьсгал гэдэг миний нэрлээд байгаа дутаад байгаа тэр номондоо юу бичсэн гэхээр зэрэг аливаа хувьсгал бол хамгийн гол юм өөрийгөө хамгаалах хувьсгал өөрийгөө хамгаалах чадвартай байх хэрэгтэй. Хувьсгал өөрийгөө хамгаалах чадвартай байхын тулд ийм одоо хувьсгалын эсэргүүцүүдийг эрт илрүүлж олж устгах одоо ингээд цэвэрлж идэг дайснуудаа одоо судалж мэдж тандж идэг ийм байгуулах хэрэгтэй. Ингээд анх 1917 оны 12 дугаар сард Октябрийн хувьсгал гэдэг болсноос нь ердөө сар жоохон гарнахны дараа Ленин санаачлагаар байгуулагдсан тэр Ленин ч өөрөө тэр нөгөө нэг сов нарком гэж нэрлэдэг.
одоо Совет народных комиссаров гэж байгаа юм л та. Орос хэлэн дээр бол. Тэр нь юу гэсэн үг вэ зэрэг ардын комиссаруудын зөвлөл. Тийм. Тэр байгууллагын председатель бай дарга нь. Өөрөөр хэлбэл одооны үгээр хэлэх юм бол зөвлөлт гэдэг улсын анхны ерөнхий сайд махна шүү дээ. Ленин. Тэр Ленины санаачлагаар тэр Совнаркомын шийдвэр гарчтай. Тэр шийдвэрийн дагуу 17 оны 12 дугаар сард тэр ВЧК гэдэг байгууллагыг байгуулсан. Тэр ВЧК гэдэг байгууллага нь ВЧК гэдэг үг нь юу гэсэн утгатай үг юм бэ гэхээр зэрэг Всероссийский чрезвычайная комиссия гэсэн утгатай үг. Бүх Оросын онцгой комисс. Тэгээ Монголд тэр хядлага явуулж ирсэн Монгол ардын намын энэ Чоболсонгийн удирдлага дор байгуулагдсан Монгол ардын хувьсгалт намын байгуулсан байгууллагыг бас онцгой комисс гэж нэрлэдэг байсныг. Бас мартаж болохгүй энийг мэдчих хэрэгтэй. Тэгээ тэр ВЧК гэдэг байгууллагыг монголчууд ингээд сүлдээ яванда чекист гэдэг үг ингээд ийм гой ганган одоо тийм айгуу тийм одоо тийм романтик баатарлаг одоо тийм одоо хүний тухай тийм яриа ийм ойлголт болж ингэж олонний дунд түгээд тэгээ одоо ямар чека залуу вэ гэдэг яриа болоод хувирсан байх шүү дээ. Бидний үеийн хүүхд залуучууд бол тэр их ярьдаг гэсэн. Одооны залуучууд бол тэрийг мэдгүй л дээ. Чекистүүд гэл мондог хүмүүс л гэж боддог. Чекистүүд гэхээр зэрэг л одоо их тийм шудраг. Тэгээ одоо тийм одоо эх орныхоо төлөө эх орнч бодлох зодтолдог модтолдог. Тэгээ одоо дайснуудтай айгуу гоё одоо тэмцдэг. Тэгээ дайснуудыг хамгийн гол хараал таньдаг. Тийм мондог хүмүүс гэж ингэж боддог. Гэтэл яг үүний хэрэг дээр чекист гэдэг бол огт өөр хүний тухай яриа юм л да. За ингээд 17 оны 12 дугаар сард тэр ВЧК Всероссийский чрезвычайная комиссия гэдэг юм байгуулагдаад тэрний анхны даргаар нь тэр Феликс Дзержинский гэдэг хувьсгалт Ленины одоо бүр олон жил нөхөрлсөн Сибирийн зөвлөг мөллөгөөр хамт явж исэн нэг Польш гаралтай нөхөр байгаа тий. Зүүн Польшоос гарсан юм нөхөр. Польш хүн. Тэгээ энэ нөхөр бол тэр ЧК-гийн анхны дарга нь. Тэгээд тэр ЧК гэдэг байгууллага, ВЧК гэдэг байгууллага ерөөсөө байгуулагдаад хийж эхэлсэн юм нь бол нөгөө ангийн хувьд устгах ёстой нөхдүүдийг илрүүлж баривчилж устгах ажиллагаанд шууд орсон гэсэн тийм. Тэгэн гут Орос оронд юу өрнөсөн гэхээр зэрэг ВЧК-гийн гараас нутрахын тулд ингээд алсаар олон 100 мянгаар хүмүүс одоо чинэлэг хүмүүс, сэхэтнүүд, баячууд, үйлдвэрийн эждүүд, худалдаачд, наймаачд тийм бол дөрвж гисэн байна. Зодж гисэн. Тэгээд эдгээр хүмүүсийн одоо азтанууд нь бол дөрвж гарч чадсан. Азгуунууд нь бол тэгээд ЧК-гийн гараар ороод баривчлагдаад ингээд хядлаганд ингээд ороод дууссан. Устгагдсан. Тэгээд энэ ЧК гэдэг байгууллага тэгэл цаашаа энэ нөгөө ангийн хувьд устгах хэрэгтэй этгээдүүдэд устгах дуусмагц. Дараа нь ингээд үргэлжлүүлэл харгислалаа ингээд хийгээд явуулсан баг. Тэр нь ямар учир шалтгаантай вэ гэхээр тэр Ленин Троцкий хоёрын боловсруулсан ялангуяа Троцкийн маш одоо их оролцоотойгоор боловсруулагдсан Оросын коммунистуудын баримталж ирсэн нэг айхтар онол байна. Тэр нь юу гэхээр зэрэг тэр перманент хувьсгалын тухай онол. Хувьсгал тэр Троцкий бол юу гэж юм гаргаж ирээ тэр коммунистууд бүгд Оросын коммунистууд тэрийг дэмжиж өөрийн одоо үзэл сурталын нэг гол чухал юу салбар болгож авсан гэхээр зэрэг хувьсгал бол ингээд нэг л удаа хийгдэд ингээд дуусчт юм биш ээ. Хувьсгал бол ингээд байг үргэлжилж явах хэрэгтэй ингээд цаашаа үргэлжлэл ингээд яваад байх хэрэгтэй. Тэгээд хамгийн ингээд бүр хизээ бүр алсын ирээдүйд бүр хэдэн 10 20 100 жилийн дараагаар хүмүүсийн энэ оюун санаа нь бүх юм ингээд цэвэрлэгдэж дуусны дараагаар л хувьсгал одоо бүрэн яллаа гэж үзэж болно. Энэ онлын чинь тэр хамгийн их өлгөж авч хэрэгжүүлж исэн хүн бол энэ Мао Цзэдун байх жишээ. Мао Цзэдун бол ингээд хувьсгал бол ингээд нэг л удаагийн юугаар ингээд дуустдаг юм шиг. Одоо ингээд үүнээс цаашаа ингээд соёлын хувьсгал, юуны хувьсгал, аж үйлдвэрийн хувьсгал гэдэг ингээд явна гэдэг ингээд хятадын ард түмнийг бол тамарч ирсэн бол хэдэн 10 саяар нь устгаж өгөө болгосон шүү дээ. Цэглэнгөөр хүүлсэн. Өчнөө олон юм болж ирсэн. За эргээд нөгөө Чикагийнхаа тухай ярианд байна. Тэгээд ЧК гэдэг энэ байгууллага ингээд Дзержинский удаагүй чинь 24 онд Ленинээс ерөөсө хэдхэн хугацааны дараагаар баг Ленинээс өмнө ч үлээ
Дзержинский өгсөн. Тэгээ Дзержинскийг үхмэгц Минжинский гэж бас нэг Польш нөхөр орлогч нь Дзержинскийн орлогч нь байсан нөхөр дарга нь болсон. Тэр Минжинский бас нэг удаагүй тэгээд тэр Минжинскигийн дараагаар нэрийг нь өөрчилсөн. ЧК гэдгийг Чрезвычайная комиссия гэдгийг нэрийг нь өөрчлөөд бүр яам болгож шинжилэн зохион байгуулсан Сталины санаачлагаар. Ингээд Сталины санаачлагаар яам болгож өөрчлөхдөө нөгөө Оросууд чинь нөгөө нэг коммунист Оросууд чинь яамдуудаа яам министерство гэж нэрлэдэггүй комиссариат гэж нэрлэдэг гэсэн шүү дээ. Тэгээд сайда министр гэж хэлдэггүй комиссар гэж хэлдэг. Ардын комиссар гэж хэлдэг. Тэгээд тэр НКВД гэдэг чинь Народный комиссариат внутренних дел гэсэн орос үгний товчлол багхгүй юу? Монгол дээр орчуулах юм бол дотоод хэргийн ардын комиссарын газар гэж хэлдэг. Тэгээд энэ НКВД гэдэг газараа ингээд Сталин тушаалаар шинжилэн бүр яам болгон шинжилэн зохион байгуулад тэгээд бүх юм ажиллагаануудыг зохион байгуулж явуулсны дараа дуусны бэлтгэл ажлуудаа хийж дуусны дараагаар одоо яг жинхэнэ Сталины нөгөө их хядлагч зогсоод ярьж байгаа. 1921 онд манад хамгийн анхны яг нөө Ленин зохион байгуулж ирсэн үйл ажиллагаа эхэлж байгаа шүү дээ. Яг Монголд энэ те одоо нөгөө нэг Амгай юу, Иринчино тэр Гимбэрч тэрээс өмнө бүр тэр Гимбэрчевский, Кучеренко өөр хин чүүлээ да. Дааврын амьдарч исэн нөхдүүд. Тийм тэдрэл дамжаад сүүл яг манад энэ нөө гол юм чинь ингэж орсож байгаа шүү дээ. Одоо яг тэр 30-д оны хэтлагч нь болохоор тэр ардын комиссаруудын зүйл шүү дээ. Тий. Яг тэр ЧК гэж байх үеийнх нь тий. Тэгээд тэр Коминтерн гэдэг байгууллага байх үеийнх нь тэр Коминтерны Арс орнуудын сектор гэдэг юм эрхүүд байна уу? Читэд штаб болдог байсан байна. Тэндээс Монгол энэ хувьсгал юу ах вэ? Төрийн эргэлт хийх коммунист энэ ирээдүйн коммунист дэг журам тогтоох өрчлсөн улс төрийн бэлтгэл ажлуудыг бол тэндээс зохион байгуулж явуулж ирсэн. Тэгээ 1900 бүр 9 оны үеэс эхлээд бид тэр хүрээнд үйл ажиллагаагаа идэвхжүүлээд тэгээ тэр тухайн үеийн одоо тэр юм байгаа нийгмийн байгууллал та зөрчилдөг гэхээсээ илүү нэг тийм нэг од шуурчиг гэсэн санаатай нөхдүүд байна шүү дээ. Тэгээд одоо манай энэ бет lumpuntum маяг тий. Одоо тэдний гол төлөөлөгч нар нь бол одоо Чоо болсон тий. Сүхбаатар. Тэгээд Чоо болсон бол тэр бодоогийн санаачлагаар юунд ороод явсан баг шүү дээ. Богдын засгийн газар эрхүүд хэд хүүхдүүд сургуульд явуулсан дотор Чоо болсон бол багтсан баг шүү дээ. Тэгээд тэр эрхүүд тэр сургуульд суралцж байх явцдаа л 10 хэдэн онд тий. 4-5-6 оны үед тэр Оросын большевикуудтай коммунистуудтай харилцаатай холбоотой болсон баг л да. Тэгээд эдгээр нөхдүүд ингээд анх энэ нэлээд олон газруудад одоо бидэнд туслаач санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлээч хамгийн гол нь зэрэг зэвсгээр туслаач бид ингээд улс орноо босхон буцаан босхомоор байна гэж Их Британд, Японд, Францад, Германд, Америкийн нэгдсэн улсад те хандаад идэг. Нөгөөдөл нь болохоор зэрэг болгоомжлоод те тэгээд хамгийн гол тоохгүй те Монгол гэж юу яалаар тусгаадаг хэрэгтэй энэ ойлголт байхгүй те ийм нөхцөлд хамгийн энэ боломжийг олж харсан нөхдүүд нь бол энэ хувьсгалыг экспортлох боломж байна гэдгийг олж харсан нөхдүүд нь бол Сибирээс үйл ажиллагаа явуулж ирсэн тэр Коминтерны төлөөлөгч нар нөхдүүд байхгүй тэр Амгай тэгээд хамгийн гол одоо орой тоглож ирсэн нөхөр нь бол тэр Иринчино байсан баг шүү дээ. Иринчиноос. Тэгээ хөрөнгө мөнгө гаргуулад зохион байгуулалтанд оруулаад овчин залхаа этгээдүүдийг цуглуулад тий хурал хуйлд бензин зохион байгуулад за ингээд та нар одоо бошхыг халах юм хувьсгал хийх юм шүү энэ технологийн цэнэглээд тий тэгэд ингэж орчихсон тий 1930 оноос эхлээл одоо яг ардын комиссаруудын зүйл бий болонгууд Чоо болсонгийн ч өмч хурах комиссын дараа томилж байгаа шүү дээ. Шууд хамаалтаар тий. Тэгээ 37-оос 39 он энэ их сонирч 37 оны. Тэгээд Монгол ардын намыг
24 онд энэ Коминтерныхний тэр НКВД-гийн тэр ГПУ гэдэг нэртэй болсон. Тэр НКВД чинь ЧК чинь НКВД болохоос өмнө нэг хэсэг ГПУ гэдэг нэртэй байсан байхгүй. Ямар утгатай тэр ГПУ гэдэг үг нь ямар утгатай үг гэхээр зэрэг главное политическое управление буюу улс төрийн ерөнхий удирдах газар гэдэг нэртэй ийм байгууллага болж хувирсан. Тэгээд энэ ГПУ гэдэг энэ байгууллагын Монголд явуулж исэн үйл ажиллагааных нь тэр яг тодорхой одоо дистралтай системтэй явуулж исэн үйл ажиллагаа хамгийн түрүүнд Монгол Ардын Өвсгөлт намын дотор ийм хооронд нь хагаралдуулдаг, зөрчилдүүлдэг, тэмцэлдүүлдэг юмнуудыг зохион байгуулж ирсэн байна. Ялангуяа тэр нөгөө хуучин язгууртнууд 24 оны илүү Монголын нөгөө илүү боловсралтай хүмүүс те эдгээрийг тэр нөгөө 24 оноос өмнө болж байгаа юм шүү дээ. Монгол улсын нөгөө үндсэн хуультай болгох нөгөө бүгд найрамдах нам болгуулах те энд чинь нөгөө Монгол Ардын нам дотор чинь ойлгохгүйгаас гадна ерөөс хүлээж авахгүй байгаа хэсгүүд байгаа шүү дээ те. Болохгүй ингэхгүй бид нар ийм маягаар явахгүй гэдэг байгаа нөхдүүдийг хагаралдуулах барих замаар ингээд. Тэгээд тэдний хамгийн том төлөөлөгчдийн нэг нь болох тэр Данцанг бол 24 онд тэр намын хурал дээрээс шууд авч гараад буудаж алах жишээтэй. Ингээл Монголд энэ харгислын үйл ажиллагааг явуулж ирсэн. Энээс өмнө нь янз янзын зохиомл хэрэгүүдээр тэр одоо бодоо хороосон сажламын хэрэг тэр богдын торгон цэргийн өдөртөгч тэр сажлам гэж төвд хүнийг төрийн эсрэг эргэлт хийх гэж юм живсгт туслах гаргах гэж юм зохион байгуулж байна гэж гүтгээд баах олон хүмүүс. Тэгээ ялангуяа тэр дотор тэр нөгөө нэг богдын гол одоо цэргийн үйл ажиллагааг өдөртөж ирсэн тэр хүмүүсийн нэг бол тэр цэвэн тэргүүн тэр хүмүүсийг те сангийн сайд бас их өмнө нь бол яг богдын баруун талд нь баруун гар нь болоод Монгол цэргүүдийг өдөртөж явж ирсэн юм. Тэгээд эдгээр хүмүүсийг бол урагч их орноосоо оруулсан барьсан гэдэг гүтгэлийн үйл ажиллагаанууд зохион байгуулах алах ядах ийм ажиллагаануудыг зохион байгуулж байгаа. Тэгээд ерөнхийдөө яванда 1921-22 оноос энэ нөгөө бошгыг халах залуучуудын эвлэл гэдэг байгуулсан. Тэгээд энэ бошгыг халах залуучуудын эвлэл гэдэг байгууллага бол Монгол дахь энэ улаан хувьсгалчдын энэ харгислын үйл ажиллагааных нь ерөөсөө гол багц зэвсэг нь гол гардан гүйцэтгэгч нар болсон байгаа шүү дээ. Тэр өмнө энэ Монгол Ардын нам зөнгөлөх үүрэг гүйцэтгэж исэн хүмүүсийг хэлмэгдүүлэх, устгах замаас зайлуулах та. За тэгэл энэ нөгөө чадлын хөрөнгийг хураах ажлыг зохион байгуулах, сүм хийдүүдийг нураах, устгах ажлуудыг зохион байгуулах, олон түмнийг энэ нөгөө нэг үндэснийх нь элитийн эсрэг турхих та. Үндэснийх нь элитүүдийг ард түмнийхэн дунд гэр бүлийг нь унгааж гутаах ажлыг зохион байгуулах. Энэ бүх юм чинь бол энэ Монгол Ардын тэр бошгыг халах залуучуудын эвлэл, хожим нь Монголын хувьсгал залуучуудын эвлэл гэдэг нэртэй болсон тэр байгууллагаар дамжуулж хийж зохион байгуулж исэн байна. Тэгээ нөгөө ЧК гэдэг байгууллага чинь ГПУ болж байгаа тийм. Тэгэхээр Чрезвычайная комиссия байж байгаа. Дараа нь тэр главное политическое управление болоод тэгээд дараагаар нь НКВД буюу Народный комиссариат внутренних дел болж байгаа. Тэгээд сүүлд нь Хрущевийн үед үүний чинь НКВД гэдгийг нь нөгөө Народный комиссариат гэдэг үгнүүдээ өөрчлөөд министерство болгож өөрчлөөд тэр үед энэ хоёр хэсэгт хуваасан байхгүй. НКВД-г хоёр хэсэгт хуваад нэг хэсэг нь болохоор министерство внутренних дел МВД гэдэг. МВД нь болохоор цагтаа энэ хэлийн зэрэг гэх мэтийн энэ байгууллагуудаа удирддаг болгоод КГБ буюу Комитет государственной безопасности гэдэг байгууллагыг улсыг авилаас хамгаалах хороо гэдэг байгууллагыг тусна яамнаас нь тусна гаргаж байгуулад энд нь тэр дотоод болон гадаад сөрөг цэргийн тагнуулын газруудыг нэгтгэхэд тэгтээ нөгөө НКВД-гийн бүрэлдэхүүнээс нь нөгөө цэргийн тагнуулын газрыг нь салгаа тэрийг жанжи штабын мэдлэлтэн өгөөд ГРУ главное разведывательное управление болгож салгаад
ийм зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг хийсэн байна. Тэгээд тэрнээс хойш бол одоо 1960-аад оны үеэс байх нь шүү дээ. Одоо цаг хугацааны хувьд бол 50-аад оны дунд үеэс ч юм уу. 50-аад оны сүүл үеэс ч юм уу. 60-аад оны ихэнх ирэх тэгээд энэ КГБ гэдэг нэртэй комитет государственный безопасности. Энд чинь манад орж ирэхдээ бол нөгөө зөвлөх нэртэй бүх яамдууд газрын дараа бүх газруудад энэ зөвлөлт улсын коммунист намын төв хороо КГБ хоёр чинь Монголын бүх байгууллагууд, бүх гол одоо төрийн бүх гол байгууллагууд, бүх яамдууд, бүх тусгай газрууд, бүх улсын хороодуудад зөвлөлтийн мэргэжилтэн нэртэй хэд хэдэн зөвхөн нэг хүн биш шүү. Хэлтэс тасаг болгонд нэг зөвлөлтийн мэргэжилтэн туслах нэртэй юм хүмүүс суулгадаг. Тэр хүмүүсийн гол үүргэн зүгээр л хяналт тавьж явах л үүрэгтэй. Зөвлөөд сургаад ах юм ерөөс баг байхгүй тийм. Энэ хүмүүс нөгөө коммунист намын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байна уугүй юу? Энэ коммунист намдаа болон Монгол Ардын хувьсгалт намдаа үнэн ч хүмүүс муу юм уу биш юм уу гэдгийг нь хянаж явах үүрэгтэй. Тийм бол зөвлөлт Оросыг дэмжиж гэнэ үгүй юу? Тийм, ерөөсөө энэ колонийн бодлогыг хэрэгжүүлэхдээ энэ хүмүүс үнэн ч хүмүүс мөн үү биш үү гэдгийг л хянаж явах үүрэгтэй. Тэгээд зориудаар нөгөө айлгах, хичээх яг энэ аюулгай зүрхэнд нь ингээд энэ айдсыг нь үрд мөх байлгаж явахын тулд бол зохион байгуулалтаагаар дээрээс нь ингээд үе ингээд юу хийдэг. Үзүүлэн маягаар ингээд харгислал үзүүлдэг. Одоо тэгээд тэр жишээлбэл тэр хэн гэдэг хүнийг одоо би миний нэлээд ухаан орцоо хойно болж исэн. Гэв гинтгэл жалан аажив дарга гэх нэг айгүй мундаг гой даргын тухай ингээд байнга үргэлж өдөр болгон шахвал арай доогоор ярьдаг сонин дээр гардаг нэг юм дарга байжсан л. Гинтгэл нэг өдөр тэнгэр муухай юм шиг эргээл жалан аажив шиг муухай бузрын хүн байхгүй болоод бүх хэвлэл арай доо сонин тэгүр ингээд жалан аажив гэсэн жалан аажив ингэсэн. Жалан аажив намын эсрэг, төрийн эсрэг, Цэтэн Балдагийн эсрэг ийм үйл ажиллагаа явуулсан гэх. Тэр нь болоод ерөөсөө цаад шалтгаан нь бол тэр Платов гэж авгатаар жоохон хүнийхээ хувьд жоохон муудалцсан юм байл л. Тэгээ нэг чи одоо яагаад ингэж Монгол улсын төрийн тэргүүний гэр бүлийн хүн нь вэжэж ингэж энэ төрийн үйл ажиллагаанд оролцож идэв. Чи ер нь яхалаар ингэж идэв гэсэн маягаар нөгөө хүн нь бол дургуутсан юм шиг байна. Тэр нарийн чирийн юмнуудыг нь бол одоо хүмүүс зөндөө олон хүмүүс судалдаг яадаг хүмүүс бичиж байгаа бид нэг сонирхож нэг тоож уншаагүй. Ер нь бол тэр Платовтой модалснаас болоод гэхдээ хамгийн гол тэр юм нь бол тэр юу гэхээр зэрэг бусдад нь хамгийн гол нь харуулж байгаа хгүй өлөр болгож байгаа хгүй. За та нар ингээд дураараа авирлаад ингээд том толгой гаргаад те ингээ их орон Монголын хөгжил инээ тэр юм ингээд ярих юм бол тийм. Тэгээд тэрний өмнө нь бол тэр жалан аажуу гэдэг хүний өмнө нь бол төмөр очиргаа, лоохууд, сурмаажуу, нямбуугаа. Тэгээд одоо манай нөгөө хэний гаш намжилгаа гэх баахан олон улсуудын сэхэтний төрөгдлөөр энэ чинь яг 60-аад оны дунд үеэртэй сэхэтний төрөгдлөөр баахан олон сэхэтнүүдийг ингээд нэг хамгаалсан компани чиж газарт оруулсан те цөлж орон шоронд хийж та ингээд ажилгүй амьдралгүй. Гэхдээ хамгийн гол нь тэр хүмүүсийг зөвхөн тэр хүмүүсийг биш. 2000 гаруй хүмүүс. Үр хөвгтүүдтэй гэр оронтой тийм. Ингээд ийм харгислал явуулдаг. Тэгээ энийг одоо хэлмэгдүүл гэж нэрлэдэг. Ямар ч хэлмэгдүүл биш. Энэ бол зохион байгуулалттай харгислал дарангуулал баггүй тийм. Репрессия гэж олон улсын нэр томьёо яваа. Репрессия гэдэг үгийг монгол хэл дээр нэг хэлмэгдүүлэх гэдэг ингээд буруу арчуулсан тийм. Айгүй утга санааг нь алдагдуулсан зөөлхөн тэг хитрхи зөөлчилсэн буруу нэр томьёо ойлголт байхгүй. Хэлмэгдүүлэн гэдэг чинь зүгээр л нэг хүний хийгээгүй хийгийнхэн төлөө шийдвэрчгийг л хэлмэгдүүлэх гэж байна тийм. Тэр бол ингээд бодготойгоор зориудаар системтэйгээр айлгах ийм зориулалттай терроризмын нэг төрөл байхгүй. Репресси гэдэг бол терроризмын нэг төрөл бүр ийм массовый террор үйл ажиллагааг бол репресси гэж хэлж байгаа тийм. Тэгээд Сталины тэр хэрэгжүүлдэг тэр репрессийн аргууд ч нэг олон төрөл байна шүү дээ. За хамгийн том юу нь бол хөрөнгийн нурах. За ингээд Сталин бол хамгийн түрүүнд нудраган кулак гэж нэрлээд чинээдэг тариачдын хөрөнгийг зөвхөн хөрөнгийг хурааж аваад зогсоогүй гэр бүлээр ингээд цөллөгт хамгийн амьдрахт хэцүү
хүйтэн газар руу Сибирь рүү алс домд руу ингээд нүүлгэн шилжүүлдэг хөөдөг. Юу ч хөө. Зөвхөн өмсөх хувцастай. Зөвхөн өмсөх хувцастай нэг хөв явуулдаг. Ингээд энэ репрессийн нэг төрөл. Дараагийн нэг айхтар том юм бол үндэстнэр одоо чеченүүдийг, халимгуудыг та еврей нарыг ингээд германуудыг, украинчуудыг ингээд бөөнөр ингээд нүүлгэн шилжүүлдэг. Амьдарч исэн газараас нь бүх юм хурааж аваад хөөгөөд гулгчин болгоод ингээд хөөж тараан байрлуулдаг. За нэг дараагийн нэг том репрессийн нэг том хэлбэр арга нь бол зориуд үлсгэлэн зохион байгуулдаг. Одоо Казахстанд, Украинд ийм зориудын үлсгэлэн зохион байгуулснаас болж олон сая хүн ингээд өлбөрч өгсөн ба. Зүгээр л одоо бүх юм идэх юм байсан. Тэр бүгдийг хурааж аваад аваа явуулсан учраас нөгөө хүмүүст нь тэгдэг гам болоогүй, зуд болоогүй, зориуд идэх хүнс хоолыг ингээд хурааж аваад бүх будааг ингээд хураад авсан учраас тэгээд өлбөрч өгцгээсэн ба. Тэг хитэн саяараа Казахстан тэгж олон хүнийг өлбөрч өгсөн. Украин тэгж олон хүн өлбөрч өгсөн. Тажикстан. Тий. Тажикстан. Тэгээд дараагийн нэг арга нь бол нэг шууд нөгөө шүүхээр оруулаад ховсголын эсэргүүгээд зарлцдаг те. Ховсголын эсэргүүгээд зарлаад буудан 10-15 жилийн хориглагаар тэр 10-15 жилийн хориглагаар гэдэг нь бол ерөөсөө тэнд очиод амьд гарч ирэх шанс юм баг байхгүй. Ихэнх тэндэд хүдэг те. Тэгээд тэрийг ингээд чамаг лагерийн тоос болгоно гэж зандал хэлдэг бүгдийг хэллэгтэй. Сахар өндөр шиг гулагийн шороо болгох гэсэн байна. Тий, гулагийн шороо болгоно. Тэр нөгөө лагерны пил, превращу в лагерны пил гэж байгаа орсоор тий. Тэр юу гэсэн үг вэхээр тэр чамааг бол лагерийн тоос болгож хувиргана тий. Шороо болгоно. Тий. Тэгээд тэгж зам хийдэг. Тэгээд тэгдэг. Ер нь тэнд очиод тэгээд Орос руу алга болоод өгдөг. Тэнд өчнөө олон сая хүний тэр нэр хаяггүй болж бунхнууд нь одоо байж байгаа. Болшнууд байж байгаа. Хэнийг хаан болсон бөө. За тэг иймэрхүү үйл ажиллагаа аимшигын муухай үйл ажиллагаа явуулдаг хүмүүс бол чекист гэхгүй. Яг нь. Тий. Энэ чекист ГПУ, НКВД, КГБ гэж яриад байгаа юм чинь энийг яагаад чигшээд, яагаад энэ бузрын муухай юм бэ? Энэ аюул болж шүү гэж яриад байгааг чинь цааш түүхэн учир шалтгаан ийм юм. Ямар нэгэн зүгээр огт одоо гим халгүй тэр Оростой үйл ажиллагаа явуулаад ингээд байж идэг хүмүүсийг эндээс одоо түүгээр явж байгаа гайг үгээр дуудаж ирээд Литвэн цаар яриад байгаа юм өдөөсөж биш. Энд чинь өөрөө ингээд монголчуудын түүхэнд шууд хамаалтай монгол үндэстнүүдийн цуснуудыг нь хольж гоожуулж өчнөө олон 10,000-аар нь алж хятаж байсан ийм монголчуудын хувь заяагаар тоглож исэн, тусгаар тогтнолоор нь тоглож исэн ийм аюултай зүйл учраас энийг ингээд анхааруулад хэлээд яриад байгаа байхгүй. Тэгээ энэ одоо ихэнх хүмүүс ингээд үлэрсэн баларсан юм л ингээд яриад ах энэ одоо хинт хамаатай энүүг одоо ярьж яах гэсэн гэдэг хүмүүс маш их олон байгаа байхгүй. Тэгээд эн чинь нөгөө өмнө нь өөрсдийнхөө туулж исэн тэр гашуун гай зовлонгоо мэдхгүй ойлгохгүй явж байгаа юм бол түүнийг давтах хамгийн аюул байхгүй. Ийм baаш тах. Энэ нэг одоо Монголд ингээд сурагч нартай КГБ-гийн мэрэгчлэн нэртэй ингээд сууж байгаа. Тэр одоо яг тэр нөө КГБ-гийн технологиг манад ухсарсан тухай ярилцлаа. Одоо нөө нэг нөгөөгөр нь чагнуулж матуулдаг те, урамшуул өгдөг те. Бүхэл бүтэн том сүлжээ бий болчихлоо шүү дээ те. Тэгээ хамгийн гол нь ингээд зөвлөлтөд үнэнч гэдэг шалгуураар ингээд Монгол Ардын Хувьсгалт намын нөгөө болсон хүчний шалгуурынх нь ерөөсөө нэгдүгээр одоо юу нэ шалгуур хамгийн нэгдүгээр энэ тэргүүний гол шалгуур нь одоо энэ хүн зөвлөлтөд үнэнч үү гэдэг шалгуур байхгүй. Тэгээ зөвлөлтөд үнэнчээ ингээд харуулсан хүмүүс дарга болдог дээшгээ хатдаг амьдрал нь сайжирдаг. Бүр ийм системтэй байлаа шүү дээ. Социализм үед чинь Монгол. Тэгээд зөвлөлтөд үнэнч гэдгийг харуулахын тулд хойно сургууль сурж байхдаа Орос ихнэр авдаг. Ийм мод 1940-50 оны үеэс эхлээд дэлгэрлээ шүү дээ. Энэ модыг чинь дэлгэрүүлсэн хүн чинь бол одоо энэ цэдэн болохгүй хамгийн эхлээд. Тэгээд цэдэн болоос хойш ингээл хойноос Орос ихнэртэй болоод ирсэн хүмүүс дарга болдог. Намын дугаараа нэг гişүүн тэгэл одоо сайд одоо орлогч сайд маяг гэл дээшгээ явдаг. Одоо энэ их юм байна. Бадрын ширэн дөв, мэрэн дөв, тэдэн ба, содноо, модноо гэл одоо ингээд
бүгд тийм. Тэгэл дандаа л орс авгаатай. Дарга болохын тулд ингээд орс авах шүү дээ. Зүйлд үнч харуулж байгаа. Тийм зүйл хамгийн гол нь юм зөвлөлтөд үнэнч гэдгийг харуулж байгаа. Гол шалгуур. Ийм муухай ийм нийгэм ингээд ийм муухай юм ингээд хэрэгжүүлж ялаа Монгол. Монгол орныг бол айгүй муухай тийм колонийн орн болгож ийсэн байхгүй. Тэгээ энийг мэддэггүй, ойлгодоггүй. Социализмыг л муулаадахын юу муу байсан тэр чи одоо ингээд бүгдээ л ажилтай төрөлтэй ингээл одоо ингээл жигдхэн тэгш одоо ингээл санаа зовх юмгүй сайхан л одоо байсан маягийн ярих гад яриад байдаг болсоо тэр дүүрэн байна. Яг үнийн хэрэг дээрээ тэнд яг гахаан ферм шиг тийм юм байсан бохоггүй. Ингээд санаа зовх юм хамгийн гол нь санаа зовх юм байхгүй. Маргааштай санаа зовх юмгүй байна гэдэг бол яг фермийн гахааны амьдрал байхгүй тий. Өөрийнхөө төлөө хүн санаа тавих, өөрийнхөө амьдрал гэр бүл өөрийнхөө ирээдүйд санаа тавих тийм шаардлага байхгүй. Тэрийг ингээд дээрээс нь улас дарах ингээд шийдэлсэн байдаг. Гуйлгачийн амьдралын. Тий, гуйлгачийн амьдралын програмчлагдсан амьдралаар ингээд амьдарч байгаа гэсэн үг. Одоо ингээд төрлөө чам цэцэрлэг яслын орой чинь бэлтцсэн. Тий. За чи тэгээд цэцэрлэг яслалд орно. За тэгээд цэцэрлэг яслын нас чинь ингээд өнгөрлөө. Тэгээд 8 нас хүрлээ сургуульд орно. Сургуульд орохоор чинь чамайг баатарчууд болгоод ингэр дээр чинь скватрын толгойтой юм 5 гошоо тэмдэг зүг өгдөг чинь. Тэгээд чи одоо ингээд салаа яг цэрэг шиг ингээд анги дотор чи ингээд салаануудад хуваагаад 1-р салаа, 2-р салаа, 3-р салаа гэдэг ингээд 3 салаанд ингээд хуваагаад тэгээд ингээд бүх юм жагсаалаар ингээд сургуулийнхаа коридороор жагсаалаар явдаг. Ингээд дуулаад ингээд явдаг. Тэгээд 3-р ангид оронгууд паникт исүүлж ийн гээд энэ дээр нэг өөр тэмдэг зүүж өгөө. Скватрын галтаа тэмдэг. Тийм, тэр галтаа тэмдэг зүүж өгөө. Хүзүүнээс нь улаан бүчцэн гэдэг. За чи одоо ингээд панер. За чи ингээд панер гэдэг хүн чинь одоо яг хэзээ бэлгэнд байх хэрэгтэй. Тийм, ингээд Ленин л сургаалыг л чи одоо ганцхан энэ хорвоо дээр ганцхан юм байгаа. Ленины сургаал. Тэгээд энэ чи өмнөж байх хэрэгтэй. Ингээд хар нялхаас нь ингэж хүмүүжүүлээ. Тэгээд 8 дугаар ангид ороод ирэх нь 7 дугаар 8 дугаар ангид 7 8 дугаар ангид ороод ирэх нь Монголын хөвсгөл залуучуудын эвлэг нөө бошчыг халах залуучуудын эвлэг. Монголын бүх соёл, Монголын бүх юмыг түүхийг устгасан тэр аимшигын байгууллагын Монгол Ардын хөвсгөл намын дайчин туслагчтай. Тэгээ ингээд дэвшлээд авчиад. Ингээд өөрөөр хэлбэл энэ тоталитар нийгэм гэдэг чинь ингээд хүний ингээд бүх юмыг ингээд төрхөөс нь ахуулаад ингээд хяналтанд оруулах, програмчлагдсан юм амьдралаар ингээд амьдруулж. Тэгээ ингэж амьдрж ирснийг хүмүүс ингээд сайхан амьдрал байсан юм шигээр ингээд сайхан зөвлөлт мэрэгжилтэн байсан юм шиг. Зөвлөлт мэрэгжилтэн ирээд ингээд улс орон ингээд хөгжөөл ингээд ийсэн юм шиг ингээд ойлгоод сэтгэхэд энийг ингээд орчин үеийн залуучууд ингээд нэлзах гэдэг ийм явдал айгүйх байгаа юм л. Тэгээ энээс ингээд манай залуучууд одоо ингээд зайлс хийж явах хэрэгтэй. Энэ бузрын энэ уулга синхруулгнээс бол өөрийгөө холдуулж явах хэрэгтэй. Хүн чинь эцээс нөгөө эрхчлөлтөй байж ижил өөрөөс амьдрал утгуучтай болдог. Хамгийн гол нь хүн өөрийнхөө амьдралын эзэн байж иж яах юм бэ, юу их юм бэ, өглөөрт босох юм уу, удах юм уу гэдгийг өөрөө шийдэж иж хүний амьдрал чинь утгуучтай болдог байхгүй. Тэрнээс биш та ингээд 7 цаг 15 минутанд нөгөө хүүхдийн нэвтрүүлэг те нөгөө нэг замын голоор алхалсан цагдаа хаа сайн байна уу гэд дуу дуурангууд босоод ингээд энэ чинь ямар ч утгагүй амьдрал байхгүй. Тэгээ нь юу аа хоёулын 90-ад оноос хойш үйл явдал руу оруулах гэдэг. Яагаад би эхнээс нь яриад байгаа юм бэ гэхээр энэ 1921 оноос эхлээд монголчуудтай холбогдсон энэ Оросын тагнуудын бузар булаа булхаа бол монголчууд хэрхэн яажсэн. Одоо энэ Арцсан хувьсгал 90 онд ялсны дараах үйл явдал руу ороход энэ би сүүлд харсан юм л да. Якун ингээд зөвлөлт холбоот улсын төмөр зам ерөнхийлөгч байсан хүн байдаг юм байна. 2008 онд Халтмаагийн Баттуллагч зам тээр барилах хотоогуултын сайд болно гэж чичрээд байсан ч учиртай юм. Энэ манайх ч нүүн 47 онд гэрээ хийсэн байт юм ба шүү дээ төмөр зам. Тэрийг сунгахгүй одоо болцоо. Манайх 70% аав гэдэг одоо энэ даад орж ган балдах хэдэрд ч их зангидаад идэв тэрнтэй ч холбоотой юм байна. Тэр гэрээ сунгахгүй байсан юм байна л та. Тэгсэн чинь тэр Якунан гэдэг нөхрийг авчираад Баттулга гэрээ хийсэн байна. Тэр хүний бид нэг номыг харсан юм аа. Геополитика суверенны Россия акцент орчин үеийн Орос орноо геополитик гэдэг орчин үеийн Оросын геополитик юм бэ. Тэрэн дээр нэг юм өгүүлбэр байгаа. Ирээдүйн Оросын гол юу болвол
геополитик бол өөрийнхөө хөрш зэрэгэлтэй хуучин хамтарч байсан орнуудынхаа нөлөөллийг багасгахгүй байх гэсэн бүр тийм буцаа сэргээл тийм ийм байгаад байгаа байхгүй. Энэ үйл бол албан ёсоор энэ тухай зарлаад байгаа шүү дээ. Одоо бол Оросууд бол ерөөсөө улаан цайм тэрийгэ бүр бүх суугаараа яддаг дэлгдэг болчиход ш. Зөвлөлт толгой тусаа буцаа сэргээ байгуулнаа гэдэг. Тэгэхээр яг ийм юм руу ингээд Монголыг ингээд оруулж ирэхдээ яг одоо нөгөө Facebook гэдэг байгууллага чинь айгүй хүчтэй оролцсон юм. Тэр чинь нөгөө бас нэг судалгаагаар харж байгаа штэ. Азийн нэг орны ерөнхийлөгчийн сонгуульд бол асар их мөнгө орж ирсэн байна гэдэг байгаа штэ. 2017 он 17 он. Тэгэхээр тэр чинь яг халтмаг баталгүй болж дараад тахгүй юу? Тэгэхээр эн чинь яаж Оросууд буцааж Монголд нөлөөгөө сэргээд байгаа. Хоёул энийг бас ярихгүй бол одоо нөгөө нэг амар том энэ нөгөө хэвлийнхэн гаргацсан байлаа л да. Оросын пропаганда ямар сайтуудаар яваад байна, ямар Facebook пэйжүүдээр яваад байна гэдэг нь ингээд гаргаад тавьсан бэл. Тийм. Миний нэг танил нэлээд дээр үед 20 жилийн өмнө 20 гаруй жилийн өмнө над ярьж ирсэн. Тэр хүн бол энэ Улаанбаатарт амьдарч исэн зөвлөлтийн Оросын холбооны улсын иргэдтэй ойр дотно байсан хүн л дээ. Тэгээд энэ Улаанбаатарт амьдарч исэн местний Оросуудтай дунд нь хольж чутгалж явж исэн юм уу. Тэгээд тэр хүн надад ярьж исэн юм л да нэлээд хэдэн жил юм. Тэр үг юус надад миний санаанаас ерөөс гардаггүй. Юу гэсэн гэхээр зэрэг 91 онд Оросууд ч ингээд Монголоос гараад яваад дуслаа шүү дээ. 89 он өвлөрч эхлээд цэрэг татаал ингээл эхэлсэн. Тэгэл тэгж яхад тэр үед 90 онд нэг Орос тэгж исэн гэж байгаа. Тэр Орос бол яг нөгөө доод төвшний жирийн л одоо энгийн Орос хүн л дээ. Тэр хүн бол юу гэж тэр Орос бол юу гэж ойлгосон байсан гэхээр зэрэг монголчууд бидний хөөгөө гаргалаа гэж ойлгосон байсан байгаа. Тэр үеийн Улаанбаатараас ингээд Монголоос гарч исэн бүх хүмүүс бол юу гэж Оросууд зөвлөлтийн иргэд өөрсдөө юу гэж ойлгосон гэхээр зэрэг тэдэрт юу гэж ойлгуулсан бэхээр цаанаас нь монголчууд бидний хөөж гаргаж байна гэж ойлгуулсан байгаа байхгүй. Гэтэл яг үүний иргэн дээрээ бол Горбачев Хятадтай харилцаагаа сайжруулах гэж Бээжинд очиход нь Дэн Сяопин 89 онд ямар шаардлага тавьсан гэхээр бид харилцаагаа сайжруулж болно. Монголоос бүх юм аваад Афганаас иргэд бат. Тий. Гэсэн ийм шаардлага тавьсан. Тэгээд Горбачев чинь ерөөсөө манай Монголын дээгүүр баг худлаа ярих нь манай Монголын дээгүүр онгоцоо нисч явж явах замдаа Москва руу уцаар ирээд ер нь татцгаа гаргацгаа гэсэн команд өгсөн. Тэр нь жарээ ичүүийн зүгээр бараг тийм л юм болсон. Бараг тийм л юм болсон байгаа юм л та. Тэгэхээр тэр Орос манай тэр миний тэр танилд юу гэж хэлж ирсэн гэхээр зэрэг ингэж хэлж ирсэн байхгүй. Өнөөдөр та нар бидрийг өшөглөөд хаалгаар гаргаж байна. Тэ? Хизээ нэгэн цагт хожим бид нар цонхой чинь цөм өшөглөөд буцаад ороод ирнэ гэж хэлж ирсэн гэж ирж ирсэн ба. Жирийн л Орос шүү дээ, тэ. Тэд тэр тэгж ойлгуулсан юм чинь. Тэгэхээр энэ Оросуудын мөнхийн бодлого хизээч хөрөхгүй, хизээч өөрчлөгдөхгүй Орос хүний энэ аншин, тэ. Оросууд хичнээн ядуу гуйлгч амьдарч исэн ч гэсэн Оросын эзэнт гүрний хүчрхэгл байхыг л эрмэлзэн бүгд өөрөө ядуу гуйлгч өөрөө хичнээн ядуу гуйлгч байх нь ерөөсөө бад байхгүй, хамаа байхгүй, тэ. Тийм учраас хамгийн ийм харгис хэрцгий шунхаа хамгийн гол нь цадаж хана гэж газар нутагт ерөөсө цадаж хана гэж ерөөсө байдаггүй. Тэ. Ийм орон ийм арт хүмүүлтэй. Тэгээ одоо хүртэл тэр 100 баг 200 жилийн өмнө тий зарцсан Аляска. Америкийн нэгдсэн улсад хаан зарцсан. Тий хаан аваад зарцсан. Тэгээ тэрг одоо хүртэл яриад Аляска бол манай газар байсан. Манай нэг мөнгө хаан зарцсан юм аа. Ингээл харамсаал яриад гэтэл Орос одоо энэ дэлхийн хамгийн том газар нутагтай орн. Тэгээ энэ газар нутгийнхаа 80-90%-ийг нь ерөөсөө эзэмшиж чадаагүй. Тэ? Асрах газар нутгийг бол ерөөсөө огт эзэмшиж чадаагүй. Тэгээ ийм л орн шүү дээ. Тэгсэн мөртлөө тэр Аляскийн тухай тэгээд хаасан Аляскийн тухай одоо ингэ энэ үг нь манай газар юм байгаа л гэх. Ийм хүмүүс байхгүй. Тэгээд манай энэ арт түмний донд байдаг нэг ерөөсөө салж өгдөхгүй нэг муухай энэ үжиг өвчин.
одоо энэ харгислалтай холбоотой байх гэж би боддог. Амиа хамгаалахын тулд орсах гэдэг юм. Тэ амьд үлдэхийн тулд тэ орсах гэдэг энэ хогийн марзаа яриа энэ монголчуудын дан дэлгэрсэн. Тэгээ одоо хүртэл ингэж яриад ингэж яваад ингээд итгэхэд ингэж яваад идэг орслын орууд дээр Монголын одоо ах багай аврагч. Тийм тэгээ одоо энэ Орсыг л түшиж явж явах хэвээр. Тийм Орсууд л бидрийг одоо ингээд хамгаалах юм гэж ингэж боддог юм хүмүүс Монголд маш их байна л да. Энэнийг бол одоо болох хэрэгтэй ийм байхгүй шүү. Тэгээд яг энэ нөхцөл байдлыг ингээд яг өнөөдөр ягаад би энэ фэйсбүүк ярих хүсэжсэн юм бэ гэхээр энэ бодлого бидрээс өмнө Украинд хэрэгжсэн тийм. Өнгө төвсгөл нэртэй тэр залуучууд руу буу шагааж алуулсан түүх Янукович сүлд нөрөө зугатаж гарсан. Украины ард түмэн бол ойлгоод тийм бид бол тусгаар тогтлынхаа төлөө ер нь тэмчих ёстой юм байна гэдгийг ойлгоод тэгээд Януковичийг хөөж гаргасан. Москвагаас бол холдох. Ер нь бол Украиныг бол түлхсэн хүмүүс нь өөрсдөө Москва өөрсдөө. Хэрвээ ингээд Орос төрөмгийн бодлого явуулаад дэвлэхэд ингээд байгаагүй бол Украинчууд Оросуудтай муудалцаад байх шаардлага ерөөс огтхож байхгүй. Ингээл хөгжүүл явж явах болох юм шүү дээ. Болохоор шүү дээ. Тэгэл одоо энэ Новар гэдэг анх залуучуудыг гарч ирж хахад тэнцээс орчин ил чинь хараад байна шүү дээ гэдэг нөхөр одоо энэ залуучуудыг ална гэж замд хэлж байгаа гэдэг чинь эн чинь дандаа юм айдастай холбоотой. Тий, айдастайгаас гадна Оросуудын зохион байгуулалт юм хийгээд байгаа хгүй энэ чинь. Тийм тэр мэдээ чи хэрэгтэй. Юусэн шууд тэгж харагдаад байна. Тэгээ энэ чинь зохион байгуулдаг ийм бүхлүүдэн цуснууж ярьсан худлаа эх орон чин дүрс гэсэн баг зүүсэн ийм эх орноо худалдахад худалдсан аль хэзээ. Худалдсан. Юу ч хамаагүй худалдчих хүмүүс байхгүй. Тий, ийм хүмүүсээр хэлгээд байна шүү дээ. Одоо тэгэл бүгд л харж байгаа хэвээр ингээл энэ Халтмаагийн Батулга гэдэг хүн байх хугацаанд Монгол улсыг ерөнхийлж байх хугацаанд гадаад бодлогоос таслах гэж оролцсон. 4 жил ерөөс нэг ч удаа нүд долоос оролдож байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө Путинтэй 6 удаа уулзсан тийм. Протоколгүйгээр ерөнхийлж явах хугацаанд. Энэ мэн чинь ингээ бүх юмыг ингээ харуулад байгаа учраас би тийш нэг илүү их анхааралтай. Энэ эх орноо худалдаад энэ Оросуудтай ингээд энэ нэг Оросуудтай ингээд найзлаад нөхөрлөөд тийм. Ингээд мөнгө төгрөг аваад ингээд яваад байгаа хүмүүс нэг юм ерөөс ойлгохгүй. Их мунхаг хүмүүс л тийм. Энэ хүмүүс өөрсдөө нэг өөр юм зарчаад мөнгө олцоод байна гэж бодоод байгаа байхгүй. Яг үнээр дээр хүмүүс өөрсдөө л зараад яваад байгаа. Өөрсдөө л авчаал өөрсдийнхөө амь насыг авчаал тушаагаад яваад байгаа байхгүй. Тэгээд ингэсэн хүмүүс угаасаа Монголын түүх, бусад улс орнуудын түүх, энэ коммунистуудтай нөхөрлсөн энэ бүх газрын түүх нотлог харуулж байгаа. Ингэж өөрийгөө зарсан хүмүүс дараанд үргэлж энэ машинтай хягуулдаг, хядуулдаг, няцлуулдаг. Хамгийн сүүлийн Сирийн ерөнхийлөгчийн жишээ шүү дээ. Хамгийн сүүлд одоо Сирийн ерөнхийлөгчийн жишээ тийм. Энэ хүн бол эх орноо зараад байна гэж бодоод байсан боловч яг хүн ирэг дээр чөтгөрт өөрийгөө авчиж тушаацсан байсан байхгүй. Тийм шулмст. Тэгээ ийм юм руу явдаг болохоор бид энийг ярихаас шаардлага байхгүй байна. Тэгээд энэ төрийн сүлд өршөө гэдэг үг бол энэ Монголын тэр төгшөөхөд байгаа тэр бошиг халах залуучууд сүмхийд бидний шашин соёлыг устгахснаас болж бидэнд айдас төрснөөс болж энэ төрийн сүлд өршөө гэдэг нэр томьёо гарч ирсэн болохоос биш бид нар чинь шашинтай улсууд байсан юм аа. Тэгээ тэрээ чинь ингээд сольсон ийм муухай үг нэр томьёогоор сольж тэгээд эн чинь 8 насаар гуйж байгаа юм биш та. Тэгээ ерөөсөө ирж намайг битгий ирж алаач ээ гэж гуйж байгаа үг шүү дээ тий. Тэр энэ минийг ингээд энэ таанаас гаралтай ямар учиртай юм бэ гэдэг юм одоо бүгд нэг анзаарч харж. Ялангуяа энэ одоогийн нөхцөл байдал бол бид нар яг энэ фэйсбүүкийн захаад даалгавраар явах юм бол Монгол хүн алах үүд хаалт ахаад агүй ойрхон байшуулчих гэдэг. Тий. Зориудын ийм зохион байгуулах гал оролдоод байна. Тэгээд зохион байгуулад байна. Хамгийн гол нь энэ өөр улс орнуудад ийм аль хэзээ зохион байгуулад эхэлсэн байна. Харцсан тэрч. Тэрийг бид нар олж харж шүү дээ. Тэгээд дэлхийн ертөнцийн болж байгаа үйл явдлыг ингээд олж харж чадахгүй. Тэгээд хитрхи ийм хурм өчд байгаа нь бол өрөвдөлттэй л байна л да. Тэгээд бидрийг Украин шиг болгох гэж байна гэдэг юм. Бид нар үгүй бид Украин шиг болохгүй гэж тэмцээд байгаа байхгүй юу? Украин шиг болмооргүй байна. Зүгээр мөрөөрөө зөнгөөрөө баймаар. Бид хинт ч гаа болохгүй зүгээр л энэ өөрсдийнхөө
оногдсон эх орондоо өөртөө хүн шиг л амьдцгаамаар байна шүү дээ. Энэ чинь эрхчлөө тусгаар тогтнолынхоо төлөө дуурайд байгаа шүү дээ. А нөгөө тал чи яг Украин шиг ингэж хооронд нь халцуулах сонирхол хаана байгаа даа юм бэ гэдгийг эрүүл ухаанаар олж харж болчих гээд байгаа юм. Эн чинь нэгнийх нь өөдөөс бүү хариулсан шүү дээ, тий. Тэгэл ингээл сүүлд нь юу боллоо бүгд л мэдж байгаа. Сүүлд нь сая Медведчук гэдэг нөхөр Украин Оросын дайнаас болж улаан цаа Орос урагч гэдэг Орос руу гараад яваа үстэй. Тэгээ худалдаж тий. Тэгэхээр энэ бүх зүйл яг манад байгаа энэ Халтмаагийн бат тулга энэ Лувсан намсрын оюут өхөн хатан энэ судалтайгаа зуралдаад байгаа цаа шалтгаан нь ийм юм аа. Тэгэхээр энэ эрүүл ухаанаар бид нэг юмыг олж харахгүй бол тэрнээс тэр залуучууд нэг цүнхэн тэр нэг бөгж мөгж тэр нэг тэр бом дүүрэн машины тухай яриад байгаа юм биш ээ. Энэ цааталт нь бидний нэг өнгөрсөн түүхээ эргээд харчвал тийм учраас өнөөдөр их махтаага энэ тухай ярих гэж би бодож ярьж байгаа шүү. Тэгээ хамгийн гол нь бидэрт ингээд хамгийн үнцэнтэй юм бол ер нь хүнд эцэст хамгийн үнцэнтэй юм бол хүний өөрийн амьдрал, өөрийн оюун ухаан, өөрийн тэгээд эндээс ургаад хүний өөрийн гэр бүл, үр хүүхэдтэй. Тэгээд энэний цаашгаа гэдэг өргөсгөр зэрэг гэр орон нутаг. Ингээд энийг томруулаад ярихаар зэрэг их орон гэж яриад байгаа шүү дээ. Тэрнээс биш их орон гэж ямар нэгэн тэр нэг одоо сүлтий эсвэл тэр нэг төрийн далбааг тий эсвэл тэр нэг дууллыг ч юм уу тий эсвэл тэр нэг одоо омгшил элдвэнз юм яриад байгаа юм биш шүү дээ. Их орон гэдэг хүний яриад байгаа юм чинь яг хүний өөрийнх нь амьдрал, өөрийнх нь амнаас, өөрийнх нь хувь заяа, өөрийнх нь гэр орон төрөл төрөсөд үр хүүхэд эцэг энийг нийлээд байгаа. Тэгээд энэнийг хайрлах, хамгаалах тухай яриад байгаа болохоос биш ямар нэгэн тий тэр Оросууд манай ахтай тэгээ тэр нар бидний өмнөөс биднийг хамгаалж өгнө. Тэгээд энэ бүхэн бол зүгээр л тий одоо жоохон одоо шулуухан хатуухан хэлчихтэл юм л зүгээр солиор дэмэрл мунхаглал бол байгаа байхгүй. Тэгэхээр нэг юм одоо ялангуяа энэ Оросд сургууль төгсөж ирсэн залуучууд одоо ямар болсон мэдгүй. Манай үеийнхэн эдэр чинь нөгөө чикэст хамгийн өмнө шудраг хүн байна гэдэг Диржинский хэлсэн гэ балаараад байдаг байхгүй юу. Тэгээ тийм байхгүй алуурчид тэр чикэст гэдэг үг чи яг дөрөв төр төвшаах хэлчихлээ юм алуурчид байхгүй үгснийх нь өмнө шудраг хүмүүс байдаг юм бэ. Тийм. Мундаг гоё хүмүүсийн тухай яриад байгаа ш чикэст гэдэг чинь бол алуурчдыг хүйтэн мис өвдөлсөн хэнийг ч алхаас буцахгүй ийм хүмүүсийг хэлээд байгаа чикэстүүд гэдэг. Тэгээд одоо Блюмкин шүү дээ тийм. Блюмкин гэдэг хамгийн том шал. Тэгээд Дзержинский анх тэр Чика гэдгийг байгуулад тэгээд хамгийн анхны тэр Чикад авч ирсэн тэр гүйцэтгэгч нар тэр Дзержинский гар хөл болж ирсэн нөхдүүд нь бол усан цэргүүд. Тэгээд их шалт Оросын усан цэргүүд. Одоо яга усан цэргүүд хамгийн түрүүнд тийшээ очсон бэ гэдэг их учир жанцантай зүйл байхгүй. Оросын цагаан хааны үед усан цэрэг бүх насаараа байсан. Матрос усан цэрэгийн алба. Яагаад гэвэл усан цэрэг чинь айгүй юм сурах заах хэрэгтэй байхгүй. Зүгээр нэг цэрэг биш. Тийм ээ. Тий. Тэгээд тийм учраас ингээд насаараа ингээд цэрэгийн алба хаах үүрэгтэй хүмүүс. Тэр насаараа цэрэгийн алба хаах үүрэгтэй ингээд усан цэрэг татагдсан хүмүүс ерөөсөө угаасаа гэр орон үнэ тэр гэж юм байхгүй болчихсон. Ихнэр хүүхэд дүүр хүүхэд боломж байхгүй. Тэгэхээр энэ улсуудад хамгийн аюултай юм юу гэдэг вөхөр зэрэг эндийг тулгуурлаж угаасаа большевикууд хувьсгал хийсэн энэ усан цэргүүдтэй. Кронштадтын усан цэргүүдтэй тулгуурлаж байна. Тэгээ энэ хүмүүстэй тулгуурлаж энэ Чика буюу энэ КГБ-гийн харгислагдаг машин анх босч ирсэн. Тэгээ энэ хүмүүст ерөөсөө хайрлах имрэх юм гэж байхгүй. Эдгээр. Тэгээ одоо тэр санаж байгаа үстэй тий одоо тэр хувьсгалын тухай зурагт плакат хэлдэг юм Оросын 1917 оны хувьсгал гэхээр зэрэг дандаа энэ малгайныхаа бүчийг амандаа зуусан усан цэргүүд пулеметны нөгөө дайцтай сум ингэ бүсэлсэн тий. Тэгээ энэ усан цэргүүдэд бол энэ большевикууд энэ хамгийн гол гүйцэтгэгч нар байсан байхгүй. Тийм учраас энэ чикист Чика гэдэг юм чинь гоё юмны сайхан юмны тухай яриад байгаа юм биш ээ. Чикистийн онц чикистийн нөхөө тэргүүний чикистүүд юу вэ? Онц чикист юу зэдэн биш тий. Юмжаагийн зэдэн болын тэр онц чикист гэдэг тэмдэг бол те
айгу бозрын муухай тэмдэг байхгүй. Энэ бол хайрлах юмгүй хэнийг ч алж устгах чадахгүй гэсэн л одоо хорлоогийн чаг болсон ингээ ардын комиссаруудын зүйлийг гавьяат ажилтдаг. Тий, гавьяат ажилтсан тий. НКВД-ийн гавьяат ажилтсан гэдэг чинь тий. Энд чинь бол зүгээр алж устгахсныхын төлөө өгсөн шагнал. Өгсөн шагнал тий. Тэгэхээр энэнийг одоо тэгээд тэр нөгөө нэг Байлдааны говьяаны улаан түгийн одон гэдэг анх тэр одон гарангууд Монголын ард түмэнд ирсэн зүгээр санамсаргүйгээр цусан говьяаны одон гэд нэрлэчихгүй шүү дээ. Хүний цус урсгасан хүмүүст өгдөг юм байна гэдгийг нь хэлж тэ цусан говьяаны одон гэж нэрлсэн байхгүй тий. Тэгэхээр санаандгүй санамсаргүйгээр ингээд ийм янз бүрийн өдөөн төрхөлтөнд ороод ингээд байгаа хүмүүс бас нэг ойлгох хэрэгтэй болоод байгаа. Тэгээд ялангуяа энэ Халтмаагийн Батбулгаар толгойлуулсан энэ Оросын барьцаалагдсан хүмүүс миний Баабарбач хэлсэн те барьцаалагдсан юм а гэж. Тэгээд барьцаалагдсан Нарвдангийн болдгооч хэлжсэн те. Тэгээд барьцаалагдсан энэ хүмүүс бол гарах гарц байдгүй те хаа. Гарахгүй яндангаар л гардаг те. Тий. Тэгэхээр хэнгэж энэ КГБ-гийн Оросын энэ нууц зөвлөлтийн тэгээд Оросын одоогийн ФСБ гэдэг байгаа. Тэгээ эдний энэ нууц албаны тухайх олон зохиол номууд байгаа. Тэдний дотор энэ хэний бичсэн тэр хэнгэж хүн Виктор Суворов. Суворов гэдэг нь бол өөрөө нууц нэр нь өөрөө өөртөө зориулж өгсөн псевдоним л да тэр хэнгэж нөхөр байгаа. Пискун нөлөө хурандаа. КГБ-гийн бүр дэд хумд золтой хүн байсан. Тэр Женевт резидентээр байж байгаа тэгээд оргож гарсан ийм өдөр бичсэн ном. Тэр номон дээр бол энэ КГБ ГРУ гэдэг энэ байгууллагууд хүнийг яаж илсүүлж авдаг, дараа нь тэр хүнийг яаж сургаж бэлтгэдэг, тэгээд сургаж бэлтгэсэн хүмүүсээ яаж өөртөө үнэнч байлгадаг, үнэнч байлгахын тулд ямар онцгой тусгай шалгуураар дамжуулдаг. Эцэст нь хамгийн гол нь тэр хүнд тэр КГБ-гийн дээд курс академик төгссөн оюутнуудыг бүгдээрээ тэр цаазаар авах үйл ажиллагаанд оруулж харуулдаг. Тэгээ нэг урагчийг тэнд цаазаар авч харуулдаг. Тэр нь амьдаар нь шатаадаг. Тэгээ тэр нь бол амьдаар нь шатаахтын процесс үүдэг тийм. Банзан түлээд дурын зохны хөлнөөс нь ахуулах. Юу руу хийгээд зух руу хийгээд ингээд амьдаарнаас нь ахуул шатаадаг тийм. Тэгээд КГБ-д илсэгдсэн хүнд хоёрхан гарц байгаа тий. Хоёр гарц, хоёулаа үхлийн гарцаа. Нэг эхний гарц нь бол урагч болоод амьдараа ингэ шатаалгал ямдангаар гарнаа. Өмнөс чандруу мандруу юу ч үлдэхгүй. Хөшөө дурсгал юу ч байхгүй. Хоёр дахь гарц нь бол ингээд хүндэтгэлтэйгээр чамааг ингээд ингээ оршуулнаа тий. Төрийн дуул сүд дуулал явуулаад тэгээд одон медалыг чинь ингээд цаад ингээд бүх найз нөхдүүд чинь цуглаад ингээд аль бисүр хүндэтгэлтэйгээр оршуулна. Ийм л хоёр зам байд юм аа гэж тэр академийн сонсогч нартай бол байнга үргэлж анхааруул сануулж идэг гэж байгаа тий. Тэгээд ийм айхтар аюултай харгас байгуулга. Тэгээд Зүйлдэл бодуулсан коммунист намыг задрахад нэлээд юмны учир жанцсан ойлгодог нэг хүн над ярьж ирсэн яриа надад одоо ингээд тэргээд санагдчихэв л 1990-ад оны. Тэр хүн юу гэж ярьж ирсэн гэхээр зэрэг коммунист нам бол ингээд бутраад будаа болоод байхгүй боллоо. СССР-ийн коммунист нам, Зүйлдэл бодуулсан коммунист нам. Харин нэг аимшиг юм бол алга болоогүй тэр үлдсэн. Тэр бол КГБ. КГБ бол ерөөсөө яг хэвээрээ үлдсэн. Зүйлдэл бодуулсан коммунист, Зүйлдэл бодуулсан түүх бол 1917 оноос хойш 90 оны хүртэлх 70 гаруй жилийн энэ түүх бол энэ КГБ коммунист нам хоёрын хоорондын тэмцлийн түүх юм аа. Энэ тэмцэлд нам нь ялагдлаа. КГБ нь яллаа. Одоо энэ КГБ ингээд хэсэг чимээгүй байна. Аажимдаа явандаа бол мэдрэгднэ, ойлгогдноо, бүхэнд харагдана гэд ярьж ирсэн бол одоо Путин шүү дээ. Яг тий. Одоо л энэ буцаад сэргээд гарч ирж байгаад ингээд орой дээрээ залаад босоод ирж байгаа нь бол Путин л дээ, тий. Путин бол яг КГБ-гийн кадровый офицер. Тий. Одоо энэ Якун гэдэг Орчин зүйл холбоот улсын
Төмөр замын одоо холбооны юу сүлжээний төмөр замын ерөнхийлөгчөөс Якуны чинь бас КГБ. КГБ-гийн бас тийм кадровый офицер тийм бүгд кадровый офицерууд. Якуны нь бол бүр энэ Путинээс бүр илүү том тушаалын мундаг том нөхөр байсан. Тэгээд тэр хиний нэг айхтар юу байдаг? Ярилцлага өөрийнх нь бичсэн ном биш зүгээр өгсөн нэг том ярилцлага байдаг. Тэр Штази гэж Зүүн Германы КГБ л дээ Зүүн Германы КГБ-гийн олон жил дарга хийжсэн Штазигийн генерал Маркус Вольф гэж хүн байсан. Тэр хүн одоо өгсөн баха тэр хүн урт наслсан. Тэр хүний 1990 онд өгсөн нэг КГБ-гийн тухай. Тэр хүн бол яг Зүүн Германы Штази буюу нөгөө чинь юу гэсэн үг шүү дээ. Штатсзихер Хайцдинст гэж байгаа. Тэр германаар бол тэрний үг сүхөрзэг яг комитет государственной безопасности гэдэг үгний герман орчуулга байхгүй. Төрийн аюулгүй байдлын алба гэсэн утгатай. Комитет государственной безопасности гэж улсыг аюулаас хамгаалах хороо гэсэн утгатай. Тэр Штази гэдэг үг бол бас л адилхан улсыг аюулаас хамгаалах хороо гэсэн утгатай герман үг байхгүй. Тэрний дарга байсан тэр Маркус Вольф гэж генералын тэр чи яг КГБ-гийн хүн шүү дээ бас адилхан. Штазигийн хүн бол КГБ-гийн хүн. Манай нийгмийн аюулаас хамгаалах яамныхан бол бүгд КГБ-гийн хүмүүс байсан тийм. Давхар тийм. Тэгээд тэр нөхрийн өгсөн хийсэн ярилцлага тэр КГБ-гийн тухай. КГБ яаж үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэгээд тэр хамгийн гол нь тэр Штази тэр ямар үйл ажиллагаа явуулдаг яадаг байсан. Штази бол КГБ-гийн нэг том хамгийн мундаг том одоо салбар нь байсан шүү дээ. Бүр КГБ-гийнхээ өөртөө Штазигийнхнаас айдаг болгоомжлдог байсан ийм аюултай байгууллага байсан байхгүй. Тэгээ тэр нөхрийн өгсөн ярилцлагын тэр КГБ гэж яг ямар байгууллага вэ? Ямар аюултай байгууллага вэ? Тэгээд тэр зөвлөлт бод улсын коммунист нам чинь татан буугдсан дараагаар нэг хэсэг шуугж байгаа алга болсон нэг чимэг болсон нэг яриа байгаа шүү дээ. Зөвлөлт бод улсын коммунист намын асар их алт байсан. Хөрөнгө маш их хэмжээний мөнгө байсан. Тэр олон дайманы үед тэр л тэгэл дээрэмдэж тонсон. Тэгээд тэр маш их хэмжээний алт байсан. Тэр алт бол сурагч чимэг алгуулсан хаана бөмбөд. Тэр маш олон хүмүүсүүд яриад байгаа шүү дээ. КГБ-гийн гараар орсон тэр алт бол. Тэр нөхрийн тэр ярин дээр тийм бид юм. Тэр Маркус Вольфийн тухай ярин дээр бол тэр Маркус Вольф бол тэр тухай яриаггүй. Зөв ер нь бол амар газраа. Тэр амар газраа гэдгийг жишээ болгож би тэрийг хэлж л та. Тэгээд яг чухам хин тэгж яриад ирснийг бол хаанаас тэгж олж унснаас санахгүй юм. Тийм яриа зөндөө явдаг. Тэгэхэд ийм учиртай юм аа хүмүүсээ. Тийм болохоор энэ Монгол хүн рүүгээ чулуу шидэх энэ минь чинь ингээд нэг бидний ардын дайсан болох гээд юм уу эсвэл нэг оюутан Монголыг аврах гэдэг үйл явдал. Огт биш ээ. Цаана ийм учирж андсан ийм халтмаагийн бат тулгын өөрийнх нь нох аймаа авч үлдэхин тулд монголчуудыг хамаагүй өөрийнх нь нох аймаг авч үлдэхин тулд монголчуудынхаа цусыг үзэх гэсэн ийм цаадалт нь хорон санаа. Тий, өөрөөр хэлбэл зүгээр нэг энэ талбай дээр очиод тэр жишээлбэл тэр нэг нөхөр шүү дээ, нэг бондгор нөхөр тэр нөгөө нэг өтгөн хингээд байгаа тий. Өтгөн Баатар тий гэдэг хүмүүс нэрлэлсэн тий. Тий, буруу зүрх дагнаа. Тий, тэр энэ төр чинь ингээд Монголтой тэгж очиод тим юм хийгээд явдаг улсууд биш шүү дээ. Тий. Зүгээр юмны учир ойлгохгүй ингээл айгүй сайхан сэтгэлийн үүднээс одоо ингээл буруу ойлгочоод юмыг буруу ойлгочоод эх орноо ингээл хамгаалаад ингээл тим юм хийгээд явдаг улсууд биш байхгүй юу. Энэ хүмүүс бол яг тусгаад зориулттайгаар даалгавртайгаар тэгээд шан харамжаа аваад батуулга ирж хийж байгаа юм үйл ажиллагаа тэгээд тодорхой одоо таван шагналаа тий. Энд чи одоо тэгэл дэлхийн түүхэнд тааж бас улс төрч нэгэн сайн мэддэг хүн өв дэлхийн түүхэнд хахад дарангуулагч өмөрж өлсөн зарладаг түүх гэж байх гэж. Тийм үстэй хаа. Ийм инэдмийн тэнийг юу ах юм бэ? Ийм инэдмийн тэнийг юм бол Монгол төр их инэдмийн тэнийг юм их олон болж байна л тий. Хожим тэгээд одоо ингээд энэ юун дээр бүр их олон юм дээр жишээ болж ингээд бичигдэн тий. Ер нь бол ингээд энэ ялангуяа улс төр судлал энэ улс төрийн одоо менежментийн сурах бичгүүдэд Монгол бол нэг том кейс болж орно л доо. Яхаа оруулах. Тийм одоо энэ ялангуяа 2000 оноос хойш энэ Монголын энэ Монгол ардын хувьсгалт нам энэ Монгол ардын намын явуулж байгаа үйл ажиллагаа энэ намаас сонгогдсон хүмүүсийн улсын их хурлд явуулсан үйл ажиллагаа энэ хүмүүсийн сонгож байгуулсан засгийн газар энэний
энэ бүх юм нь бол энэ яаж улс орноо авч явж болдоггүй юм бэ гэдгийг жишээ болоод орох байхгүй тийм. Ингэж болохгүй. Энэ бол харлган мунхаг ийм үйл ажиллагаа. Энэ бол үндэснээ сүнөөхд одоо ингэж хийж байгаа ийм үйл ажиллагаа гэдэг үүднээс жишээ болж байгаа. Тэр энэ бол тодорхой. Тэгээ нэвтрүүлж жаргаж байна. Энэ 6 сарын 2-нд маргааш нөгөөдөр оюутанд итгэл үзүүлэх асуудал их хурл руу орох юм шиг байна. Ялангуяа Алсан намын гишүүдээ та нар Халтмаагийн Баттулгын нэг 5 цааснаас болж Монголоо хорлох гэж явж байгаа шүү. Урвж байгаа нөхшнүүдаа би бол тийг хэлчмээр байгаа юм. Та нар Халтмаагийн Баттулгын 5 цаасанд болж Монголын эрх ашигаас урвж явах үйл явц руу явж байгаа шүү. Оюутныг хамгаалж үлдэнэ гэдэг чинь ерөөсөө л энэ хоол идж байгаа хоолтой аягныхаа дээгүүрэн давуулаад нэг жоохон харах ухаантай байх хэрэгтэй л дээ хүн. Тэгээ юу хаанаас энэ хоолыг ямар тоогоноос надад аяглаад өгчвөө. Тэгээ тэр тоогоон дотор хийж байгаа хоолыг юугаар хийчвэ? Ямар орц тэр хоолнд орсон бэ? Тэрийг нэг харч ухаантай байх хэрэгтэй л дээ. Тэгээ гахаал биш бол тий. Тэгээ гахаа бол хамаа алга тэгээ юу ч ийсэн холиод аяглаад өгөхөр зэрэгэл цусалж яадаг тий. Тийм биш учраас хүн учраас та ингээд би чинь яах гээд юу руу яваад байгаа вэ гэдгийг нэг зогсоод тий өөрийгөө тоормслоо. За ингээд би чинь одоо юунд орцох гэж байна вэ гэдгийг бодох л хэрэгтэй л дээ. Тийм бас нэг нөхсөө үлдсэн ганц нэг хүн байж магадгүй гэж бодсон үднэс л юм ярьж байгаа шүү дээ. Гаргаж. За өнөөдөр ингээд ярилцлага маань өндөрлөж байна. Тэгээд аливаа юмыг эрүүл ухаанаар ханддаг. Ялангуяа Арсенал асуудалд ханддаг байгаас Арсенал гэдэг байгаа чинь эрүүлэр асуудалд хандаасаа л гэсэн үг шүү. Тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Баяр та.